Тахаад гэдэг үгээр далимдуулан бусдад гүтгэлэг тохох нь үнэхээр хорм арга байлаа. Гэвч их зилүүд нутгийн гинэн цайлга нь мунхаг тосгоныхан үүний цаад учрыг яаж мэдэх вүлээ? Тэд амьдрахын эрхэнд өлсгөлэн хүйтэнд дарамтлуулсаар тархинд нь хоолноос өөр зүйл багтгаа болсон хүмүүс. Үнэхээр өөдгүй новш. Юуны нүднээс хүйтэн оч үсэрнэ. Хэрв тэр одоо гарч очвол Лиан Чэньютэй шууд дайн зарласан хэрэг болно. Тэр өөрийнхөө хүчийг тооцоолж үзлээ. Тэр содос нээх төвшөнд байх бөгөөд бие бэхжигт нь төвс болсон. Харин Лиан Чэнью аль хэдийн нийл ягаан цусны төвшөнд хүрэх төгссөн. Түүгээрч зогсохгүй овгийн ахлагч багш Яа Юэн хоёр хоёулцсий удирдах төвшний хүмүүс. Тэр ганцаараа 3-ын эсрэг тулалдах хэрэгтэй болно гэсэн үг. Түүнд тулааны туршлага дутмаг байгаа тул одоохондоо төвчих хэрэгтэй байв. Лиан Чэнью, би чамайг хамгийн аимшигтайгаар өхүүлэндээ. Юун гараа чангатуулаа. Тэр урд нь хүний аминд хүрэхээс цээрэлдэг байсан ч өнөөдөр Лиан Чэньюгийг алах хорсол зүрхэнд нь буцалж байв. Эгчийг нь 15 настай өнчим охиныг ингэж бүх тосгоноороо нийлж дээрлэхийг тэр төвчиж чадсангүй. Хэрвээ өвчтөе хүмүүс үхэж эхэлбэл хүмүүс эгчийг нь яахыг төсөөлөхөд ч бэрх. Юун өвсөн дундаас жижигхэн чулуу аваад хамгийн чангаар харааж байсан цүүхөө авгаа руу няслаад ирхв. Па! Ёй, ямар новшин намайг цогтөг байна. Цүүхөө авгаа нүрээ дарморлов. Түүний нүур тэр дороо хөхөрч хавджээ. Гэтэл дахин па хийх чимээ гарч баас шидэж байсан хүүхдүүд мөксөө барин орилж эхлэв. Харанхуй шинээр хаанаас ирсэн нь үл мэдэгдэх чулуунууд тэднийг онож байлаа. Чөтгөр байна. Нэг хүүхэд ингэж хаширмагц, бусд нь айсанда царайн зэвхий дааж тал тийшээ хаширалтан зогтоцгаав. Сүүхүү авгаач сүнсээ зайлтлааж мөлхөх нь ходгүй зүгтлээ. Хүмүүс тарж одсны дараа Юун хашаа давн гэрлүг оров. Хашаагаар дүүрэн үхрийн баас байсан ч судасны их төвшөнд хүрсэн тэрээр яг л салхи мэт хөнгөн алхаж шааханда нэг ч хэр халдаасангүй. Салхиар хаалгыг түлхэн онгоолгож дотогш орвол цонхны цоорхоогоор тусах сарны гэрэлд Жиан Шорогийн туранхай өрөвдөлтэй дүр зураг харагдав. Хэмбэ? Шоро дүүгээ ардсандаа гашуудж байсан ч сонор сэрэмжээ алдсангүй. Тэр даруй хажуудаа байсан сомыг шүүрч ав. Дүү надаг болсон энэ үед тэр өөрийгөө хамгаалах ёстой. Игчээ, би байна. Юун байна? Юуны хоолоо чичирж байлаа. Үхрийн баасанд дарагдсан гэр эгчийнхээ өрөвдөлтэй байдлыг хараад тэр ойлох шахав. Шоро хүссэн мэт зогсов. Харанхууд сарны гэрэлд тэр танил царайг олж харлаа. Юун? Шоро нужимс туслуулан гүүж очоод Юуныг чангаар тэвэрч ав. Юун, чи зүгээр биз дээ. Зүгээр л байвал бозоо. Зүгээр л байвал бозоо. Тэр хамаг хүчээрээ дүүгээ тэвэрч тавьбал алдчих мэт зуурна. Түүний халуун нулимс Юуны хүзүүг норгож байлаа. Түүнд хан руу шидсэн баас хүмүүсийн хараал ердөөж хамаагүй. Гагцхүү дүүн л амьд байх нь чухал байв. Игчээ, би зүгээрээ. Би мэдэж байсан юм. Анхнаасаа л мэдэж байсан. Гэж Шаро уйлсаар хэлв. Юун түүнийг зөөлөн тэврээд гинт шийдэмгийгээр явцгаа игчээ. Бид эндээс явна. Дахиж энэ тосхонд байхгүй. Энэ гинтийн үгэнд Шаро гайхширч эндээс явна. Тэгээд хаашаа очих юм бэ? Үүлэн зэлүүд нутгаар хэсүүчлэх юм уу гэлээ. Эгэл жирийн хүмүүсийн хувьд овгоосоо явна гэдэг нь хоол хүнсгүй болж үхэлтэй нүүр тулна гэсэн үг. Бид арын уул руу явна. Хамаг хоолоо аваад тэнд модон дунд сар амьдрий. Юун хэдийнэ төлөвчгсөн байлаа. Одоо тэр ил гаш болохгүй тул ууланд нуугдах нь хамгийн зөв арга. Түүнд сүү өвгнөөс агсан их хэмжээний мах байгаа тул хоол хүнсэнд санаа зовох зүйлгүй. Сар орчмын дараа их шалгаруулалт эхлэх үед тэр эргэж ирээд Лиан Чэнью Цүйхуа авгаа тэргүүтээ бүх хүртээ хүмүүстэйгээ тооцоо бодох болно. Тэд эд зүйлсээ багдаж байтал хашааны хаалга аяархан дуугарв. Хүн байна. Юун нуугдан сарны гэрэлд харвал хөрш ван авгаа нөхөр Жоо ах. Охин Жоо Шако 3 баасанд дарагдсан хашаанд сэмхэн орж ирж байлаа. Ван авгаа урд нь тэдэнд хоол өгч тусалдаг байсан бөгөөд Юун ч саяхан авсан маха тэдэнтэй хуваалцаж байсан юм. Шаро охин минь авгаан чамд хоол авчирлаа. Чи өдөржингөө юм идээгүй үсттэй. Баасанд будагдсан хашааг хараад Ван авгаан өрөвдөх сэтгэл төрж байв. Юуныг мундаг хүн болно гэж тосгоноороо ярьж байсан ч ингэж гинтхэн тахал тусаад үхчихнэ гэж хэн санах вүлээ. Бурхан үнэхээр нүдгүй юм да. Шаро өгчээ. Юун ах үнэхээр өнгөрчихсөн юм уу?
Гадаа Жоо Шако охины ойлгнох дуу сонсогдов. Тэр нулимстай нүдээр хаалх ширтэн зогсно. Цонхны цаанаас энэ бүхнийг харж байсан И юуны сэтгэл ихэд хөдөлгөө. Энэ ядуу өргөдөх сэтгэлгүй тосгонд түүний хойноос чин сэтгэлээсээ гашуудж хоол бариад ирэх хүмүүс байдаг ажээ. Сайн цагт зосрдож ирэх хүмүүс биш, харин бүх хүн тагалтай гэж ад үзэж байхад зорин ирсэн энэ хүмүүсийн ачийг тэр хизээч мартахгүй. И юу нэгч рүүгээ дохлоо. Ван авгаа, та нар битгий орж ир. Би унтлаа. Гэр их заваан байгаа. Бас Шаро үгээ таслалаа. Ван авгаа түүнийг тахлаас болгоомжилж байна гэж ойлгоод санаа алдав. Шаро, авгаан чамд гурилтай шүл хийсэн юм. Үүдэн дээр чинь үлдээлээ шүү. Ийм цагт гурилтай шүл гэдэг маш үнэтэй хоол. Тэд хоолоо үлдээгээд чимээгүйхэн буцав. И юун гарч ирээд уур савсан шүлийг хараад дотроо тангаралав. Намайг хорлсон хүмүүсийг би хизээч мартахгүй. Харин надад сайн хандсан хүмүүсийг ч бас би хизээч мартахгүй. Ингээд И юун Шаро хоёр шөнийн харанхуйг зүсэн арын уул руу явлаа. Шүн дунд арын ууланд очиход өвлийн жихүүн жавар яс янгнуулж байлаа. Шарогийн царай цонхиж даарсандаа чичирч байв. Тэдэнд ганцхан нэмгэн хүнжил байсан нь энэ хахир хүйтэнд юу ч болохгүй. Юун энд маш хүйтэн байна. Бид хэдхэн хоногч тисэхгүй нэ. Шаро цөхрөнгөө барсан өнгөөр хэллээ. Ирээдүйн тэр чигтээ түнэр харанхуй мэд санагдана. Эгчээ санаа битгий завдаа гэж И юун инээмсэглэв. Тэр том чулууны ар руу орж урдчлан бэлдсэн хуурай мөчөр гаргаж ирээд түүдэг гал асаалаа. Бал дүрлзэж дулаан ирж төгөхөд Шарогийн сэтгэлд багч болов, найдвар төрөх шиг болов. Игчээ үүнийг хараач. И юм том богц задалж эхлэв. Богцныг тэд Шарогийн нүд орой дээрээ гаргах шахав. Тэнд мах, ногоо, зэрлэг жимс дүүрэн байлаа. Ялангуяа 100 жин, 50 орчим килограмм гаруй шинхэн өөхтэй сайхан махнууд овоолттой байв. Энэ хахир өвөл ядуу тосгонд ийм их калори өндөртэй мах гэдэг ам аврах эрдэнэл бисэн үг. Юун чи үүнийг хаанаас? Шаро итгэж ядан асуув. Эгчээ битгий асуув. Хамгийн гол нь бидний завлан дууссан. Биднийг дээрлэгсэн бүх хүмүүсээс би 100 дахин илүү өшөөгөө авах болно. И юуны хоолойд хүйтэн хөнөөх хүсэл элд сонсогдно. Энэ ертөнцид хууль дүрм гэж үгүй. Зөвхөн хүчтэйнж амьд үлддэг. Хэрв тэр энэрэнгүй байвал өөрсдөө дөхнө гэдгийг тэр ясмаханда толтол ойлгожээ. Эгчээ одоо нааш асуу. Би өнөөдөр танд амьдралдаа идэж үзээгүй хамгийн амттай хоолыг хийж өгнө. Хамгийн амттай хоолоо. Жан Шаро гүн бодолд автсан мэт зогсно. Харанхуй шөнөөр түүний нүд гялалзаж байлаа. Энэ шөнө болж буй бүхэн түүнд яг л зүүд шиг санагдана. Шаро эгчээ, та зүгээр л хүлээж байгаад идээрэй. И юун маш төвлөрсөн байв. Тэр өмнөх амьдралдаа тоо томшгүй олон удаа хоол хийж байсан ч өнөөдрийг шиг ингэж хичээж байсангүй. Тэр сүү өвгнөөс авсан гал тогооны хэрэгсэл, амтлагч тэр байтугай олон жил дарсан архийг хүртэл ашиглан тогоочийн ур чадвараа бүрэн гаргахаар шийджээ. Ус буцалгах, маха хэрчих, амтлах, хуурах. И юун алхан бүрийг алдаа матаггүй гүйцэтгэх нь. Түүний хэрчих мод нь угааж цэвэрлсэн хожуул, хутх нь сүү өвгнийх байв. Бие бэхжигтэн төвс болсон И юуны хүч чадал хурд нэмэгдсэн тул түүний хутаг эзэмших ур чадвар гайхалтай байлаа. Махыг яг л сонгоны хальс шиг нэмгэн бас маш хурдан хэрчнэ. Галын гэрэлд үүнийг харж суусан Жан Шаро мэд гайхжээ. Дүүн хизээдээ ийм мундаг болчихоо. И юун судас нээх төгшөнд хүрсэн тул түүний оюун ухаан сэргэг анхаарал нь хурцварсан байв. 2-3 хоолыг зэрэг хийсэн ч ямар ч алдаа гаргасангүй. Нэг хоол бэлэн боломогц дараагийнх нь таваар орно. Шаро тэр сайхан үнэрт хамран царгэж шүлсэн залгигдэн суун. Тэр өмнө нь давсалж хатаасан муу махыг л жилдээ хэдхэн удаа хардаг байсан шүү дээ. Ийм тансаг хоолыг хаанаас ч харах вүлээ. И юуны хийж буй хоолны орц нь сүү өвгний цоглуулсан хамгийн дээд зэргийн догшин араатны махнууд мөн үнэтэй амтлагчуд байв. Хожуул дээр өргөцсөн тансаг хоолнуудыг хараад Шаро зүүдэлж байна уу гэхтээ гайхширна. Энэ бүхэн үнэн гэж үү? Саяхан л маргааш юу идэх вэ? Яаж амьд гарах вэ гэж цөхөрд суусан тэрээр одоо ийм хоолны өмнө сууж байна. Энэ үнэхээр дүүгийнх нь хийсэн хоол гэж үү? Эгчээ, хөрхөөс өмнө хурдан ид, уулын салхи хүйтэн байна. И юун болор шиг тунгалаг живэнсэн махта аягыг авч сар байв. Энэ бол цагаан будаатай живэнсэн мах.
Амсаад үзтээ. Үргэлжил дүүгээ хоолдог байсан Шиаро дүүгээрээ ингэж хооллуулахдаа баг зэрэг ичингүүр нь хацар нулайв. Тэр жижигхэн хазаад үзтэл мах аманд нь ороод л хайрчих шиг боллоо. Хит тослог биш. Будааны зөөлөн үнэтэй холилдсон тэр амтыг үгээр илэрхийлэхийн аргагүй байв. Удаан хугацаанд өлсгөлөн байсан хүн энгийн гурилтай шүлэгч Деважингийн хоол мэт сандаг. Гэтэл энэ бол дээд зэргийн араатны махаар хийсэн тансаг зоог байлаа. Шиарогийн хэл нь бараг л тагшрах шахав. Улаан махаар хуурсан гахайн мах, давсанд жигэнсэн дахиа, чансан ногоо, бас ясны шүл гэж юун хийсэн хоолнуудаа танилцуулав. Энэ бүх хоолыг идэхэд хэвлийд нь халуун дулаан энерги үүсэж, бүх биеэр нь тархах нь мэдрэгдэнэ. Энэ бол догшин араатны махны шид юм. Ийм махыг өдөр бүр идвэл өвчин тусахгүй, бие хүчрхүүжих нь гарцаагүй. Эгч дүү хоёр хоол руу яг л өлсвөлн чон шиг дайрч 15 минутын дотор хожуул дээрх бүх хоолыг хоослов. Дөнгөж саяхан цөхрөл хүйтэн өлсвөлөнд нэргүйдээд байсан охин одоо цадаж бие нь энергиэр дүүрэн дулаахан болсон байлаа. Жинхэнэ өлсвөлөнг мэдэрсэн хүн л сайхан хоол идэх ямар их аз жаргал байдгийг ойлгодог. Энэ хооронд Июн модны оройд жижигхэн овоохоо барьж эхлэв. Хүч чадал нь нэмэгдсэн түнд энэ нь хүүхдийн тоглоом шиг л амархан байлаа. Юун, энэ хэд хоногт яг юу болов вэ? Шиаро дүүгээ гайхан харангаасав. Би сүү гэдэг нэртэй нэг хачин өвгөнтэй таарсан юм. Тэр миний ясыг сайн байна гэд хэдэн зүйл зааж өгөөд энэ хоод хүнсийг үлдээсэн юм а. Эгчээ, та одоо санаа зовлтгүй. Би урдын гიშгэ байха болсон. Бидний амьдрал улам сайхан болно. Модон овоохоо бэлэн болсон ч өвлийн шөнө ууланд дэндүү хүйтэн чихтэй байв. Гадаа түүдэг гад асаасан ч шүнжэнгөө дудаацуулж чадахгүй. Шиаро даарсандаа чихээ үрж байгааг харсан Июн инээмсэрлээд доош був. Удалгүй тэр улаан хайрс дараатны толгойг барьсаар орж ирлээ. Энэ толгойд асар их газын энерги агуулгадж байгаа тул яг л жижигхэн халаагуур шиг ажиллаж овоохоог тэр дорн хаврын өр орсон мэт дулаацуулав. Шиаро модон шалан дээр хэвтэхдээ амьдралдаа хизээч ийм амар амгаланг мэдэрч байсангүй. Гэдэс цатгалан дулаахан байр. Бас дүүн дэрэгдэн байна. Үүнээс илүү аз жаргал гэж хаана байх вүлээ? Юун, би энэ бүхнийг зүүд байх вэ гэхээс маш их айж байна. Шиаро нүдэ анхаас ч эмээж байв. Нүдэ нээхэд буцаад л нөгөө баасанд дарагдсан хүйтэн гэртээ дүүгээ өгсөн гих мэдээтэй сэрхүй гэхээс тэр айж байлаа. Зүүд бишээ эгчээ. Та унтта би таныг манад сууж бай. Июн түүний хажууд суугаад гарыг нь атгав. Дүүгийнх нь гарын дулаан элж түүнийг тайвшруулж нойр нь хүрв. Тэр өдөржингөө айдас цөхрөл баяр баясгалан гээд бүхийг мэдрэмжийг мэдэрсэн тул маш их ядарсан байлаа. Шиаро унтахтаа уруулдаа аз жаргалтай инээмсэглэл тодруулсан байв. Жиан Шиарог унтсан мэсхийг шалраад Июн гараа аяархан татаж яв. Тэр унтахын оронд цээжиндх нэл ягаан талстаараа улаан хайрс дараатны толгойноос энерги сорж эхэллээ. Өмнө нь мөсөн могоон ясны энергийг сорохдоо туршлагагүйгээсээ болж судсаа дэлбэлэх шахсан тул энэ удаад маш болгоомжтой хандв. Түүний тооцоолсноор энэ толгой 1 сар хангалттай хүрнэ. Сар орчмын дараа их шалгаруулалт тэнцвэл шин нөөцтэй болно доо. Шүн дунд болж хангалттай энерги сорсон Июн модон овоохоноос сэмхэн гарав. Тэр уулын модод дундуур яг л сармагчин шиг хөнгөн дүүлж нэгэн цэлгэр талбайд ирлээ. Тэнгэрт сар мөнгөн цар мэт мэлтийн. Хуучин модны дор суух уу, сарны гэрэлд хөх хавцтай хуучин номыг маш анхааралтай уншиж байв. Шаралсан навч номын хуудсан дунд унахад хүү зөөлөн үлээгээд л үргэлжлүүлэн уншина. Содос нээх төвшөнд хүрсэн түүний нүд шүн чүдэр шиг тод хардаг болжээ. Лоо 9 тэнгэрт техникч нь ганцхан хөдөлгөөн биш. 4 хөдөлгөөний нийлбэр байсан юм уу? Лин Шинтүний өгсөн лоогийн шүрмэс, барын ясны нудраг номыг унших тусам урд нь ойлгохгүй байсан олон зүйлс тодорхой болж байр. Дасгалжуулагч яа юу байна? Бэлтгэлийн ангийнханд заахта хэцүү хөдөлгөөнүүдийг нь хасч хялбарчилсан хувилбараар нь заасан байжээ. Одоо Июнд бүтэн их нь байна. Лин бүсгүйн тэмдэглэлд. Энэ техник хичнээн сайн ч гэлээ анхан шатных. Тиймээс техникийн хэв маягт баригдаж болохгүй. Хэрв хэв маягт нь хүлэгдвэл энэ техникийн заасан төгс төвшнээс цааш хизээж ахихгүй гэсэн байна шүү дээ. Энэ үг Июнийг гүн цочролд оруулав. Тэр Лин Шинтүний тэмдэглэлийг шимтэн уншлаа. Түүний бичиг уран гоё, эмэгтэйлэг мөртлөө додорч агуулга нь асар уутам сүрлэг байв.
Тэмдэглэлд дурдсанаар луугийн ширмэс барын ясны нударгаар хамгийн дээд тал нь нэл ягаан цусны төвшний оргилдол хүрнэ. Үүнийг төгс төвшинг нь цаашаа ахихыг хүсвэл яах вэ? Уучлаарай, цаашаа байхгүй. Цаашаа ахихыг хүсвэл Тайшин гүрнийг үндэслэгч их хааны зохиосон Тайшин ариун судар шиг дээд зэрэглэлийн аргад суралцах хэрэгтэй. Гэтэл энэ хоёр техник тис өөр үндэстэй тул хоорондоо зохицохгүй. Яг л ах дахь сургуульд математик, физик үзэж байгаад их сургуульд түүхийн ангид орчихсон юм шиг л болно. Өмнө нь сурсан бүхэн талаар болно гэсэн үг. Тулаанчийн хувьд цаг хугацаа гэдэг алт. Ингэж дэмий үрж болохгүй. Тэнгэртээ тэрсэлдэж буй лин шинтүүн шиг хүнд ийм гарц огт байж болохгүй. Лин шинтүүний олсон арга бол техникийн хэв маягийг устгаж, мөн чанарыг нь өөр юм болгох. Оршин буй хэлбэрийг устгаж, дүрсгүй болгох, буюу зөвхөн өөрийн гэсэн тулааны замыг бий болгох. Тэгвэл анхан шатныг бай, дээд зэрэглэлийн ч бай, ямар ч техникийг өөртөө уусган шингээж чадна. Энгүүл ямар ч гарц гарахгүй. Юуны толгойд гэрэл асах шиг боллоо. Тийм шүү дээ. Техник хязгаартайч тулааны зам нь хязгааргүй. Эрдний хятадын Менз номонд бүрэн итгэвэл номгүй байсан дээр гэж хэлсэн байдаг. Жинхэнэ гигантнууд ямар ч номыг уншсан өөрийнхөө мэдлэг туусгаж аавга бүтээл туурдаг. Би тулааны урдгийн гигантэн болмоор байна. Юун дотроо ийн тангараглаад номыг улам шимтэн уншив. Язгууртан гаралтай лин шинтүүний мэдлэг цар хүрээ юунээс хамаагүй илүү байлаа. Гэхдээ гигантнууд ч бас хилд орж байж л эхэлдэг шүү дээ. 2 цаг орчмын дараа юун номыг бүтэн уншиж дуусав. Түүнд маш их ухаарл оржээ. Би лин бүсгүн ойлголтыг шууд хуулбарлаж болохгүй. Хүн бүрийн зам өөр. Би өөрийнхөө ойлголтыг олох хэрэгтэй. Тэр номоо далд хийгээд том чулуун дээр үсрэн гарав. Түүний биед улаан хайрст араатны галын энерги дүүрэн байлаа. Тэр энергийг судал руугаа оруулахад хамаг бие нь халуун урвиж, яг л халуун рашаанд орж, хатуу арх уусан мэт боллоо. Юун энерчээрэ. Луугийн шүрмэс, барын ясны нударгыг хийж эхлэв. Галын энерги тархинд нь хүч, тэрээр өөрийн ухамсараар бус зөвхөн зөн совингоороо хөдийж эхэллээ. Энэ бол бясалгалын хамгийн төгс төлөв. Судас нээх төвшнээс ций удирдах төвшин рүү орохын тулд зөвхөн эм тан идэх бус, харин тэнгэр газрын энергийг биедээ хоримтлуулах хэрэгтэй байдаг. Энэ бол жинхэнэ шалгуур. Их зэлүүд нутгийн хүчрхэг тулаанчид уул нурааж, гол эргүүдэх хүчтэй байдаг. Тэр их хүч хаанаас гардаг вэ? Зүгээр нэг шүл, ногоо идээд ийм хүчтэй болохгүй нь лавтай. Эрчим хүч устж үгүй болдоггүй гэдэг хуулиар уул нураахын тулд уул нураах үз энергитэй байх хэрэгтэй. Тиймээс эхний шатанд араатны мах, яс идэж, биеэ тэжээдэг бол дээд түвшинд хүрэх үед зөвхөн хоол хүнсээр бус, харин тэнгэр газрын энергиэр тэжээгддэг болно. Юун техникийг 2 удаа бүтэн хийсний дараа хамаг бие нь хөлсөнд нэвтэрч амьсгадлаа. Жинхэнэ мөн чанараар нь хийн гэдэг асар их хүч шаарддаг ажээ. Түүнийс хорсон энерги дуусч, үлдэгдэл нь мах, ясанд нь шингэн, биеийг нь улам бэхжүүлж байлаа. Лиан овгийн ахлагчийн өргөнд юу гинэ? Жан Шаро тэр муу гिचи зогтчихсан гэж юу? Энэ мэдээг сонсоод Лиан Чэнью гартаа байсан цайны аягыг буутатгав. Пар буцалсан цайны ус үсэрч, Жао Тэжүү цочирд нь арагш болов. Тэр Лиан Чэньюг яагаад ингэтлээ уурдаж байгааг ойлгосонгүй. Учир нь Лиан Чэнью хэдий Жан Шарог хүсч байсан ч өөрийн бардам зангаасаа болоод дооцсон өмнө хизээч үүнийгэ цохиулгаж байгаагүй юм. Түүний хувьд доод гаралтай эмэгтэй хүн бол зүгээр л эзэмшүүл зохих эд зүйл төдий. Гар гэж Лиан Чэнью барайсан царайгаар тушаав. Тэр охин түүний гарт орохын оронд үхлийг сонгосонд тэр итгэж ядаж байлаа. Түүний уурын гор шалтгаан нь юрдвөл өөрийнх нь өмч байх ёстой зүйл гараас нь муртарсанд байв. Их зэлүүд нутаг руу ганцаараа зугтсан 15 та охиныг хайна гэдэг бүтэхгүй хэрэг. Тэр аль хэдийн араатны хоол болсон биз. Удалгүй дараагийн мэдээ ирлээ. Цус уусгагч эм уусан ажилчид эцэст нь унаж эхлэв. Тэдний бие сулдж ханиалгахдаа цус гаргаж байлаа. Эдгээр эсчүүд бүгд л айл гэрийн ноён нуруу байсан. Тэд яс чанах ажилд оролцоход гэр бүлээ хооллож чадна гэж найдаж байсан юм. Гэтэд одоо тэдний ар гэрийнхэн үлсгэл нь цөхрөл давтав. Гэвч овгийн удирдлагууд тэдэнд ганц ч ширхэг будаа өгсөнгүй. Лиан Чэньюгийн нүдээр бол тэд хэдийнэ үхэж байгаа ашиггүй хүмүүс. Үлдсэн багахан хоолыг дараагийн ээлжийн ажигчдыг татахад зарцуулах ёстой байлаа.
Энэ бүх харгислалын цаана юун гих залиус байсан тул олон нийт жинхэнэ үннийг мэдэхгүй өнгөрөв. Цөхөрсөн аргирийнхэн нь овгийн өргөөний гадаа цогдорч, хоол хүнс, мөн өнөөх аминд ордог шидэт тэмийг уйм уйлэлдэнэ. Тайзны дээр зогсох Жао Тийжүү тэднийг дээрээс доош нь басамжлан харна. Тэр өөрийгөө аль хэдийн энэ ядуус дундаас гарч Лиан Чэньюг дагна мандах дээд зиндааны хүн болсон гэж итгэж байлаа. Доогүй эцгаа, та нар шиг шавартай худгалдсан амьтдад тэр шидэт тэмийг өгнө гэж бодоо юу? Тэр чинь ямар үнэтэйг мэдэх үү гэж тэр зандрав. Хүмүүс чимээгүй босоход түүний доторх ноёрхогч мэдрэмж улам бадарч хаширв. Шодоохон хэлэхэд та нарын тэр хямдхан амийг бүгдийг нь нийжүүлээд ч ганц эмийн үнэд хүрэхгүй. Хоол гордохоо бол. Овг та нарын эрчүүдийг нэг удаа аварсан. Дахиад аварна гэж бодоо юу? Тэд өөрсдөө болгоомжгүйгээсээ болж тагал туссан. Хэн гомдлох гэвэ? Тэр юун гэх мүү золигтл гомдол. Тэр л өвчин тусч та нарт халдаасан. Жа Тийжүү олныг өдөөн хатгав. Энэ үед хүмүүс дундаас нэгэн танил дуу гарав. Энэ бол Цуйхуа авга байлаа. Тэр яг л энэ мөчийг хүлээж байсан мэт орилов. Тийм шүү. Тэр муу юун бас тэр Жан Шаро гэх гичи хоёр л бүх гайг дуудсан. Овг тэднийг өргөдөж тэжээж байхад ачийг нь ингэж хариулж байна. Тэр муу гичи зогтчихсан. Явцгай, гэрээг нь шатай. Эргэж ирсэн ч ор хоронгүй. Хөлдөж үхэг. Тэр гадуур хувцсаа тайлж далсаар олныг үрээлв. Цөхөрсөн, ууралсан, хинд гомдлохоо мэдэхгүй байсан хүмүүс сүргийн сэтгэлгээнд автан түүнийг дагалаа. Хэдий Жан Шаро тэдэнд ямар ч гэм хийгээгүйч олонхын уур хилэнгийн залиас болох нь тэр. Удалгүй Жан Шарогийн бяцхан герт хэдэн 10 бамбар нисчирлээ. Гал дүрлзэн асч харанхуй тэнгэрт утаас хуунаглана. Яг л чөт дүрийн гал бүхнийг залгих мэт. Холоос энэ бүхнийг хүйтэн харцаар ажирлан зогсох Лиан Чэнью Жао Тийжүүд хандан тушаалаа. Яс чанах ажилд саад болохгүйгээр зогцвол бас хэрв анд явж байгаад Жан Шарог олвол над руу амьдаар навчир. Шагналтай шүү. Лиан овгийн арын уусанд юун холоос тэнгис толгойдох хар утааг харж байлаа. Хэдийгээр яг хаанаас гарч байгааг нь харахгүй ч тэр юу болсныг бүрэн гадарлаж байв. Тэр зүгээр л хүйтнэр инээмсэвлээд юу ч хэлсэнгүй. Тэр ирээдүйд Шаро өвчийгээ дагуулад энэ их зэлүүд нутгийг орхин явах тул тэр муухай шавар гэр шатсан нь ч яамэ. Юун нүдэ анин тэнгэр газрын энергийг сорж эхлэв. Содос нээх төвшөнд хүрсэн хүн ингэж энерги сорж бясалгаж чаддаг. Ингэж сорсон энерги нь биеэр эргэлдэн явандаа биеийг өөрчилж хүч чадлыг нь нэмэгдүүлдэг. Лин Шинтүүний хоригд хэдийгээр оц авьяастайч судсууд нь битүү тул ингэж энерги сорж чаддаггүй байв. Тийм байж ийм өндөр төвшөнд хүрсэн нь үнэхээр гайхалтай хэрэг шүү. Гэхдээ юун үүнийг мэдэхгүй тул зөвхөн өөрийн бясалгалд бүх анхаарлаа төвлөрөвж байлаа. Энерги сорно гэдэг харагдаж байгаа шиг амар зүйл биш. Маш их төвчээр шаарддаг. Авьяасгүй хүмүүс 1-2 цаг болоод залхаж орхидог. Харин жинхэнэ авьяастай хүн бол цаг хугацаагч мартан гүн бясалгалд орж чаддаг. Юун яг л ийм байдалд оржээ. Хэдийгээр түүний бие махбод жирийн нэгнийх боловч түүний оюун ухаан мөн хамгийн чухал нь зүрхэнд нь байх нэл ягаан таст түүнийг онцгой болгож байв. Хүний бие цус, энерги, сүнс гэсэн 3 зүйлээс тогтдог. Махбод нь цус, оюун ухаан нь сүнс. Харин энэ хоёрыг холбодог зүйл нь энерги юм. Нэл ягаан таст бол энергийг удирдах шидэт зэвсэг. Тиймээс юуны энерги сорох хурд жирийн хүмүүсээс хавьгүй илүү байлаа. Тэр цаг хугацааг ор тас мартан нар жаргахаас эхлээд үүр цайтал бясалгав. Уулын хүйтэн манан хувцсыг нь наргаж, үсэнд нь хяруу унсан ч тэр хөдөлсөнгүй. Шаро ихчтэй өөрийг нь хаях хэрэггүй. Овоохойд хоол хангалттай байгаа тул санаа зовлтгүй гэж захисан байлаа. Нар мандаж дахин жаргаж, дахин шөнө болов. Юун бүтэн хоног хоол ундаггүй, хөдөлгөөнгүй суулаа. Түүний бие рүү тоо томшгүй олон гэрлэн цэгүүд тэмүүлэн орж, бие нь бүхэлдээ гэрэгтэн. Түүний суудсууд тэрхүү алтан гэрэлд тунгалагшин харагдах бөгөөд тэрбээр өөрийнхөө доторх суудсуудын сүлжээг нүдэрээ харж байгаа мэт боллоо. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний бие улам халж, оюун санаанд нь луугийн шүрмэс, барын ясны нударгын хөдөлгөөнүүд яг л кино шиг хүүрнэ. Түүний ард луу барын сүүдэр тодрох шиг болов. Эсүүд нь яхтаршиж, яс нь хүндэрч, цус нь мөнгөн ус мэт өтгөрх нь мэдрэгдэнэ. Дараа нь тэр заан залгих техникийг оюун санаандаа дагтаж эхлэв. Энэ нь нударганы техник биш ч түүнээс ч илүү гайхалтай арга байлаа.
Юун яг л хуурай порлон усанд хийсэн мэт эргэн тойрныхоо энергийг сорж байв. Энерги дээд зэгтээ хүрэх тэр үед дүв түүний дотор ямар нэг зүйл дэлбэрэх шиг болж хоолойнд нь цус хамт идлээ. Пүй! Юун амнасаа өтгөн хар цус нулимж орхив. Энэ цусыг нулимсны дараа түүний бие гинэт маш хөнгөн болж толгойноос нэхлээд хөлийн үзүүр хүртэл рашан ундаа урсгаж байх шиг таатай мэдрэмж төрлөө. Түүний шүлс хүртэл рашан мэт амттай болж зазрих бүрд биеэр нь таатай мэдрэмж тархна. Юун мэдлээ. Тэр эгэл цусны 5 дугаар түвшин ци өдөрдөх шатанд хүрчээ. Энэ бол жирийн хүнээс нэг ягаан цуст тулаанч болох шилжилтийн үе. Гайхалтай, үнэхээр гайхалтай. Юун нүдэ нээхэд түүний харц харанхуйг зүсэх аянга мэт гялсхив. Тэр яг л догшин бор шиг чулуун дээрээс үсрэн бослоо. Хамаг биеэр нь хүч бялхаж байв. Тэр гинэт баруун хөлөө өргөөд доош хүчтэй дэмсэв. Бүм! Түүний зогсож байсан хар төмөрлөг чулуу тэр чигтээ хаг үсрлээ. Миний биеийн хүч өмнөхөөс хамаагүй илүү орчхож, одоо би нэг биш 5-6 мянган жингийн жинтэй зүйлэгч өргөж чадхаар болсон байна. 6 мянган жин 3 тонн орчим гэдэг аимшигтай жин. Тим жинтэй зүйл өндрөө сунвал чулууг өлхөн бяцална. Хэрв тэр хүчийг зөвхөн ганц нудраганд төвдрүүлж, логийн шүрмэс, барын ясны нудрагын техникээр зохивол хүч нь хэд дахин нэмэгдэх болно. Яв Юэн багш урд нь логийн шүрмэс, барын ясны нудрагыг тодорхой түвшинд хүртэл сурвал мянган жингийн тогоо өргөж 9 шихийн ном татаж чадна гэж хэлж байсан. Юун дотроо тооцоолж байлаа. Би энэ техникийн талыг нь ч сураагүй байж ийм хүчтэй болсон байна. 18 хөдөлгөөнийг бүгдийг нь сурвал түмэн жингийн хүчтэй болох нь гарцаагүй. Тэр үед 100 шихийн нумаар мянган алхмын цаадах ган төмрийг ч нэвт харуулж чадна. Хэрв би ийм хүчтэйгээр эрдний дэлхийд очисон бол ганцаараа бүтэн дайнд ялах байлаа гэж тэр инээмсэрлэн бодов. Эрдний дайнд хэдэн бээрийн цаанаас дайсны жанжин сумаар 2 хувайчхул дайн аль хэдийн ялсантай ялгаагүй шүү дээ. Ингэж бодож байтал түүний гэдэс дахиад л хонхолцоод явчихав. Би ч үнэхээр ховдөг юм аа. Юун аргаа барагдсан ч энэ нь байглаас заяасан жам байлаа. Тулаанч хүн маш их энерги зарцуулдаг. Сая түүний ганц дэвсэлтэл гэхэд жирийн хүний хэд хоног идэх хоолны энергийг барчихсан. Ци өдөрдөх шатанд орсон тулаанч хамгийн багадаа 1000 жингийн хүчтэй байдаг. Үүнээс цааш ахихын тулд маш их бэлтгэл хийх хэрэгтэй. Харин бэлтгэл хийх тусам энергихээр зарцуулагдаж тэр хэрээрээ их идэх шаардлагатай болдог. Юун өнсөглөнгөө төвчж байгаад логийн шүрмэс, барын ясны нудрага дахин хэсэг давтлаа. Энэ удаад түүний хөдөлгөөн бүрээс чулуу бутлах хүч мэдрэгдэж байв. Энэ нь хүчээ дарсан лин шин түүний цохилттой яг л ижилхэн сүрлэг байлаа. Ци өдөрдөх төвшин гэдэг үнэхээр өөр юм. Гэхдээ би энэ техниктэй хэтэрхийх автаж болохгүй. Лин бүсгүн хэлснээр энэ бол маш сайн техникч гэлээ зөвхөн анхан шатных. Гэхдээ анхан шатны гэд бас орхиж болохгүй. Харин ч би үүнийг 100 дахин илүү давтаж гарт ортол нь сурах хэрэгтэй. Ингэснээр би хэв маягаас нь ангиж ирж мөн чанарыг нь бүрэн шингээж өөрийн гэсэн техник болгож чадна. Ингэж шийдээд Юун уулын модод дундуур яг л оюун налархаа муур шиг үсэрсээр мод нь овоохоорууга буцав. Овоохой дотор Жан Шиав руу унтаж байлаа. Гэвч тэр тайван унтаж чадахгүй байгаа боловстой хажуугаараа харан хүнжлөө чанга твэрч хөмсгөө зангидсан байв. Түүний цагаан духан дээр хөлс бур зайжээ. Юун түүнийг хар дарж байгааг мэдлээ. 15 настай охин сүүлийн хэд хоногт хэтэрхий их зовлон үдсэн тул сэтгэл санаа нь маш тогтворгүй байгаа хэрэг. Юун ор руу чимээгүйхэн гарч араас нь зөөлхөн тэврээд чихэнд нь шивнэлээ. Бүх зүйл сайхан болно. Би үргэлж хамт байх болно. Түүний үг шидэттэй мэт Шиаврогийн зангидсан хөмсөг аажмаар тэнийж хүнжлөө тас зуурсан гар нь сулрав. Түүний уруулд тайван инээмсэглэл тодорлоо. Юун хүнжлөөс нь татаж нөмрөөд хувцастайгаа хэвтэв. Сүүлийн 2 сар тэрээр шөнө бүр бэлтгэл хийгээд бараг л унтаагүй юм. Харин өнөөдөр зөвхөн тэднийх л болсон энэ бяцхан ертөнцид тэр эгчтэйгээ хамт сайхан амарч явхаар шийджээ. Харанхуй дунд улаан хайр стараатны толгойноос гэрэгт сэгүүд бяцхан галт хорхой мэтнэс ч Юуны бие рүү орж байла. Түүний дүрхэн дэх нэл ягаан таст зүрхнийхэн цохилттой нэгэн хэмнэлээр лухшиж энергийг тасралтгүй дамжуулна. Ингэж энергиэр тэжээгдэх нь өлсвөлмөд дарахч жинхэнэ амттай хоол идэхийг яаж гүйцэхвүлээ? Би энэ үүлэн зэлүүд нутгийг орхиж гадаад ертөнц рүү гаргал болно. Дээд цэгт хүрч тэрхүү гайхамшигт ертөнцийг үзэх болно.
гэж ий юун дотроо хатуу шийдээд гүн нойронд автлаа. Лиан овгийн тосгонд шөнө болоход завүүртэй гинших дуу хаа сайгүй сонсогдно. Энэ бол мөсөн могооны яс чанаж өвдсөн эрчүүдийн дуу байлаа. Уг нь тэд 5 хонохгүй өөхөх ёстой байсан ч 7 хоног өнгөрөхөд арай ядна амьсгалтайгаа л байв. Тэд орноосоо босч чадахгүй, нүд нь хонхоож, царайн цанхижээ. Энэ нь цус уусгах жимийн гаж нөлөө бөгөөд амьдрах хугацааг нь шавхсны үр дүн байлаа. Гэтэл хамгийн хачирхалтай нь могоон хорны шинж тэмдэг бараг илэрхгүй байв. Уг нь хорл тэднийг алах ёстой байсан шүү дээ. Гэхдээ үүнийг анзаарч тоосон хүн байсангүй. Учир нь Лиан авогт асар том баяр наадам болох гэж байлаа. 10 хоногийн дараа яс чанаж дуусхийг тэмдэглэх энэ наадам бол овгийн хорог заяаг шийдэх чухал үйл явдал юм. Мухар сүсэгт автсан хүмүүс үүнийг заавал тэмдэглэх ёстой гэж үздэг. Гэтэл баярын бэлтгэл дөнгөж эхэлж байтал Лиан Чэньюд санаанд оромгүй сайхан мэдээ ирлээ. Яс чанаж дууссан гинэ. Яаж ийм хурдан байдаг вэ? Багада 10 хоног болох ёстой үсттэй гэж тэр гайхширан асуув. Тийм ээ, хурдан дуусчихлаа. Чэнью, чамд баяр хүргэе. Овгийн ахлагч өвгөн инээмсэглсээр өрөөнд орж ирлээ. Тэр ч бас маш их баяртай байв. Яс бэлэн болмогц Лиан Чэнью нэл ягаан цусны төвшөнд хүрч тайшин гүрний шалгаруулалт нь тэнцсэн. Тэгвэл өвгөнч бас овгийн дарга гэдэг ядуу амьдралаасаа салж хотод очин хідэн залуу ихнэр авч жаргалтай амьдрах болно. Сайхан мэдээ байна. Лиан Чэнью баярлсандаа Жиан Шиарогийн талаарх уураа ор тас мартжээ. Ясан үрлийн хажууд эмхтэй хүн гэж юу юм бэ? Хүчтэй болсны дараа ямар ч эмхтэй түүнийх болно шүү дээ. Баярын бэлтгэл ямар байна гэж тэр асуув. Гентийн зүуд болсон тул дуусаагүй байна. Гэхдээ шүнжэнгөө бэлдүүдэд маргааш тэнгэрт мад өргөж наадмаа эхлэе. Чэнью, овгийн ховг заяа чиний гарт л байна шүү гэж өвгөн мөрөн дээр нь алгадав. Ойлголоо, маргааш л эхлэе. Лиан Чэнью яг одоо л ясыг шингээхийг хүсч байсан ч том амжилтанд хүрэхийн тулд төвчээр хамгийн чухал гэдгийг мэдэж байлаа. Олон жил хүлээсэн юм чинь ганц өдөр яах вэ? Зүрх сэтгэлээ бүрэн тайвшруулж байж л хамгийн дээд үр дүнд хүрэх болно. Ингээд энэ өдөр овгийн ахмад настнууд өргөөний гадаа сөгдөн залбирч эхлэв. Харин Лиан Чэньюд 16 долоотой 4 шивгчин үйлчилж түүнийг усанд оруулан хувцсыг нь сольж байв. Тэд Жиан Шиаро шиг үзэгсэлэнтэй биш ч энэ жижигхэн тосгонд бол хамгийн хөөрхөн нь байлаа. Урд нь бол тэр усанд орохдоо тэдэнтэй цэнгдэг байсан бол өнөөдөр тэр сэтгэл санаагаа ариусгахын тулд ямар ч хүслээс татгалзан чимээгүйхэн сууж байл. Тэр шөнө Лиан Чэнью мацаг барьж хүж уугүйсэн шүнжэнгөө бясалгаж бие сэтгэлээ хамгийн төгс байдалд нь бэлдлээ. Маргааш өглөөний эртлэн их наадам албиасаар эхлэв. Жао Тэжүү мэлтвэлийн ангийнхныг удирдан овгийн тахилын тусгай араатны ясан бүрээг гаргаж ирлээ. 2 бадрүүн эр өргөж, өөр нэг нь хамаг хүчээ шавхан байж, сая нэг дуугаргах энэ бүрээний нүргэн 7-8 бээрийн цаанч цуурайтаж байв. Сайн цаг ирлээ гэж Жао Тэжүү хоозой мэдэн хашрав. Ийм том баяр наадмыг үзэхээр овгийн бүх хүн цугдарчээ. Ороосоо босч чадах нь битгийх л. Ойтой хүүхдээ тэвэрсэн эхчүүд хүртэл ирсэн байв. Талбай тэр чигтээ хүнээр дүүрч хөл тавихч зайгүй болжээ. Дүн бөмбөрчин бөмбөрөө цохиж эхлэв. Эхлээд удаан байснаа улам бүр хурдсаж, хуучин үхрийн арьсан бөмбөр тэр их хүчийг арай ядан даана. Тахил өргө. Их наадмын хөтлөгч болсондоо маш ихээр бахархсан Жао Тэжүү дахин хаширлаа. Бэлтрэлийн ангийнхан овгийн хамгийн сүүлчийн ганц шар үхрийг хөтлөм авчирч төхөөрлөө. Өмнө нь байсан 2 үхрийг үлсвэрлэнгийн үед алж удирдлагууд болон яс чанагчдад хуваагаад идэж гисэн юм. Одоо энэ эцсийн үхрийн алма гэдэг нь хойштоо газар хагалах ямар ч боломжгүй болж хамаг байдгаа шавхаж байна гэсэн үг. Үхрийн цусыг том саванд тосч явхад өнөөх Шиарогийн гэрлүү баас шидхийг удирдсан шүдгүй эмгэн мутган гарч ирж цусыг хатангар биедээ нилаад галзуу хүн шиг бүжиглж эхлэв. Эцэст нь нэг яс чанаж дууслаа шүү. Одоо Лиан залуу эзэнтэн нэл ягаан цуст дайчин болох нь дээ гэж цүйхва авгай олны дунд зориуд чангаар бардамнан ярина. Олон хүмүүс түүнийг даган баясаж ирээдүйд их хот руу явж сайхан амьдрнаа гэцгэн. Хэдийгээр зарим нэг нь сүүд болж байж бүтлгүүтүүл яана гэж төгссөн ч бусад нь тэр дорн амийг нь таглаж байлаа. Ээжээ бид мах идэж болох уу? Олмын дунд нэгэн бяцхан охин товоонд чанаж буй үхрийн мах руу шүлсээ задгин харангаа асуухад ээж нь айн сандарч "Болохгүй ээ. Эн чинь бурхны тахил" гэд амийг нь дарав.
Бүдэн 2 цаг үргэлжилсэн ёслолын дараа Лиан Чэнью гялалдсан мөнгөн хоёг өмсөн тайзан дээр гарч ирлээ. Өнөөдөр тэр үнэхээр сүр жавхлантай харагдаж байв. Түүний өмнө улаан торгоор бүтээсэн хаш хайрцаг байлаа. Лиан Чэнью гүнзгий амьсгаа авлаа. Эцэст нь түүний мөрөөдөл биелэх мөч ирлээ. Тэр торгон бүтээлгийг аяархан хуулахад дотор натгсан гарны чинээ сүрлийн ясны өх байв. Энэ бол түүний хамаг хөрөнгөө шавхан байж олж авсан зүйл. Гэвч гаднах байдал нь яг л бор шороон бүхэл шиг харагдана. Жинхэнэ шижир мэт гялалдсан самрын чинээ ясан гүрэлтэд харьцуулахад нүд халтрам муухай байлаа. Гэхдээ арга ч үгүй биз. Уламжлах дараагаар ясыг усанд буцалгаж, ширгээж гаргаж авсан болохоор иймэж байна. Гэсэн ч Лиан Чэньюгийн нүдэн дэн нь хорвоогийн хамгийн үнэт эрдэн мэт харагдана. Тэр сэтрэлээ тогтоож, ясан охийг 2 гараараа өргөж яваад маш хүндэтрэлтэйгээр амандаа хийлээ. Гаднаа шороо шиг харагддагаараа амт нь ч бас яг л шавар шиг байв. Гэвч Лиан Чэнью ганц үрлийг ч үлдээдгүй хурууга хүртэл долоож орхив. Тэр маш их сандарч байлаа. Асар их догшин энерги биеийг нь дэлбэлэх шахам орж ирэхийг хүлээж байв. Ясл дууслаа, бүгд тарцгаа гэж Жао Тэжүү хашгирн хүмүүсийг хөөж эхлэв. Лиан Чэнью тахилын ширээн дээр завлин сууж бүх анхаарлаа төвлөрүүлэн энергийн тесрэлтийг хүлээлээ. Гэтэл түүний төсөөлсөн тэр халуун мурсгал биеийг нь дэлбэлэх шахсан хүч огтхон ч мэдрэгдсэнгүй. Харин ч эсрэгээрээ түүний ходоод яг л жинхэнэ шавар идчихсэн юм шиг маш тайван байлаа. Юу болоод байна? Лиан Чэньюгийн хөмсөр зангирлаа. Энерги нь задрах болоогүй юм байх та. Жаахан хүлээх хэрэгтэй юм болов? Тэр төвчээртэйвэр хүлээлээ. Тайван байх хэрэгтэй. Энерги нь задарч эхлэхээр далайн шуурга шиг л орж ирнэ. Шүүдээ зуугаад л энэ давааг давчихвол би галт шуу мэд дахин төрж тэнгэрт нисэх болно. Тэр ингэж бодсоор сэтвэлээ дахин тайвшрууллаа. Гэвч 15 минут өнгөрөв. Түүний ходоодонд орсон яснах огтхон ч ургуулд орсонгүй. Лиан Чэнью урд нь үнийг идэж үзээгүй болохоор яг хэдий хэр хугацааны дараа үйлчилж эхэлтгийг мэдэхгүй байлаа. Магадгүй шингэхдээ удаан байдаг юм болов. Тэгж л таарна гэж тэр өөрийгөө тайвшруулна. Цаг хугацаа минут секундээр урсан өнгөрөх тусам Лиан Чэньюгийн дотор айдас хурж эхэллээ. Ийм удаан хугацаа өнгөрөөд байхад сүрлийн ясны өх яагаад үйлчлэхгүй байна? Тэр ясыг худалдаж авахдаа маш сайн шалгасан. Ямар ч чансан шинжгүй. Дээр нь яс чанах үед гарсан хор ажигчдыг өвчлүүлсэн нь энэ яс яах аргагүй жинхэнэ гэдгийг баталж байгаа шүү дээ. Чанах үед ямар нэг алдаа гарсан юм болов? Үгүй. Тийм олон хүн харж байсан. Өөрөө ч байнга шалгаж байхад яаж алдаа гарах вүлээ? Лиан Чэнью ухаалаг хүн тул өөрийгөө хурдан тайвшруулж дотроо ийм бодлоо. Шар шавар бол ганц бороо ороход л барьцалддаг. Харин хаш чулуу хэдэн сая жил газрын гүнд байж сая нэг бүрлддэг. Цагаан будааг жилд нэг л удаа хураадаг. Харин үхшгүй мөнхийн ургамал олон зуун мянган жил нар сарны гэрлийг шингээж байж ургадаг. Гудамжны элвч нь 3 хоногийн дотор тулааны ном бичиж чадна. Харин тайшин гүрнийг үндэслэгч хаан түмэн жилийг зарцуулж байж тайшин ариун судрыг туурвсан. Их үйлсийг бүтээхийн тулд эхлээд сэтгэлдээ хатамжлах хэрэгтэй. Хэдхэн цаг хүлээж чадахгүй байж би яаж их үйлсийг бүтээх вүлээ? Лиан Чэнью ингэж бодоод царайнд нь итгэл төгс тайван байдал тодорлоо. Гэвч 1 цаг өнгөрлөө. Лиан Чэнью өнөөх урам зориг өгсөн үгсээ дотроо хэдэн удаа давтснааж тоолохоо болов. 2 цаг өнгөрлөө. Лиан Чэньюгийн духнаас хүүтэн хөлс цовж эхлэв. 4 цаг өнгөрлөө. Лиан Чэньюгийн нүд узаанаар эргэлдэж, гараа чангатгсанд хомс нь махандаа шигдэж байв. 6 цаг. Хамгаалалтанд зогсож байсан Жао Тэжүүнэрийн хөлн цуцаж, Лиан Чэньюг мандахыг хүлээ зогссон тосгоныхон хүзүүгээ хөшөөж гүйцжээ. 8 цаг өнгөрч нар жаргалаа. Лиан Чэнью тахилын ширээн дээр бүтэн өдөржин мангар хүн шиг суулаа. Яагаад ингэж байгаа юм бэ? Ийм байх ёсгүй шүү дээ. Лиан Чэнью дотроо орилж байлаа. Түүний дохны судснууд яг л чигийн улаан хорхоо шиг гүрзийн гарч ирсэн нь үнэхээр аимшигтай харагдаж байна. Түүний энэ байдлыг харсан Жа Тэжүүнэр гинт сэргэж, овгийн ахлагч өвгөнч нүдээ бүлтийлгэн ширтэв. Тэд үүнийг домогт гардаг энергийн тесрэгт явагдаж байна гэж боджээ. Энерги хэд их байгаагаас болж хүний биеийн хязгаар алдагдаж, судас нь ингэж гүрзийдэг гэж тэд сонссон байлаа. Бүгд хоошоо, хинч саад хийж бодохгүй. Ойртсон хүнийг шууд арсан шүү гэж овгийн ахлагч тушаав.
Энэ бол маш эгзэгтэй мөч тул хэн нэгэн саад хийж бясалгалыг нь тасалдуулбал хэдэн хэсэг цавчиж хаяад ч гомдон тайлагдахгүй. 10 цаг өнгөрлөө. Тэнгэр тас харанхуйлж одод төгжээ. Гэвч авгийн удирдгууд болон бэлтгэлийн ангийнхан хинч явсангүй. Эмч удган хоёрч бэлэн байдал загсана. Удган хаяа нэг сөгдөж, Лиан Чэньюд зориулан тарины уншина. Гэтэл гинт бясалгаж байсан Лиан Чэнью араатан шиг архирж эхлэв. Энэ дуу тэнгэр цуурайтам чанга байлаа. Бум! Лиан Чэньюгийн сууж байсан дахлын ширээ цуурч хаграв. Залуу эзэнтэн шин төгшөнд хүрлээ гэж Жао Тэжүү баярлан хаширв. Бэлтгэлийн ангийнхан ч үсэрч цавхчин баярлалдаж, овгийн ахлагч инээмсэглэн сахлаа илнэ. Гэвч ганцхан Яа Юань багш л Лиан Чэнью рүү сэжиглэнгүү харж байв. Тэр саяны хашхраанаас баяр баясгалан бус, харин цөхрөл, хорсол мэдэрчээ. Жао Тэжүү бусад руугаа дохио өгөхөд бэлтгэлийн ангийнхан бүгд нэгэн дуугаар хашгиралдав. Залуу эзэнтэнд баяр хүргэе. Нэл ягаан цуст дайчин болж, мянган түмэн үеийг захирч, их зэлүүд нутгийг нэгтрэн, тэнгэр луга урт наслах болтугай. Энэ урайг Жао Тэжүү эртнээс бэлдүүлсэн бөгөөд, бэлтгэлийн ангийнхны чанга хоол 10 бэрийн цаанч цуурайтаж байлаа. Ингээд тосгоныхон бүгд Лиан Чэньюг нэл ягаан цусны төвшөнд хүрлээ гэж итгэв. Цүйхүү авгаан цуурхлын ачаар тосгоны хөгшчүүл хүртэл нэл ягаан цус гэж ямар мундаг болохыг гадралдаг болсон байлаа. Одоо л нэг сайхан амьдрхан дээ. Залуу эзэнтэн төрөхөд тэнгэр улаанаар гэрэлтэж байсан гэдэг шүү. Жирийн хүн бишээ. Хүмүүс өлсөж даарч байгаагаа ч мартан ирээдүгэ гэрэлтэйгээр төсөөлөн шуугилдана. Энэ хооронд бэлтгэлийн ангийнхан Лиан Чэньюг тойрч зогсоод урайга улам чангаар хаширч байлаа. Гэтэл Лиан Чэньюгийн царай зэвхий дааж нүдэн гүлэрчээ. Пүх! Тэр гэнэт улаан цус олгойд болон бөөлжиж орхив. Түүний яг өөдөөс харж суусан Жао Тэжүүгийн нүүр тэр чихтэй цусанд будагдав. Жао Тэжүү гайхсандаа хөшөө шигэд гуж орхилоо. Босд нь ч мэл гайхаж юу болоод байгааг ойлгосонгүй. Чэнью! Овгийн ахлагч сандран гүйж ирээд түүнийг түшиж авлаа. Эмч дуудаач! Олон цаг зогсож хөлн өвдсөн хөгшин эмч бүдчин байж гүйж ирлээ. Тэр судсыг нь барьж үтснэ. Логширт нь дэндүү замбраагүй байгааг мэдрээд царай нь хувхаа цав. Энэ үед нүүрээ цусаар бодуулж, яг л галзуу удран шиг харагдах Жао Тэжүү гинт сэхэ орж итгэлтэйгээр мэдэгдэв. Санаа зовлтгүй. Залуу эзэнт нь дөнгөж шин төвшөнд гарсан болохоор дотоод энерги нь тогтворгүй байгаа юм. Энэ хар цусыг гужигж гаргаснаар бие нь бүрэн цэмшиж байгаа хэрэг. Тэр нүүрэндх цусаа шухтарч хаяад бахархалтайгаар зарлаа. Залуу эзэнтэн удахгүй сэргээд их зэлүүд нутгийг нэгтгэнэ. Түүний хувьд Лиан Чэнью бол амьд бурхан. Бурхан яаж алдах вүлээ дээ?